Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Яг одоо би Солонгосын нэгэн цуглааны номын санд байна. Тэгэхээр энэхүү чуулганы одоо итгэгчид хамтдаа бүтээсэн нэгэн гайхамшигыг та бүхэндээ хуваалцахыг хүсэж байна. Тэгэхээр яг энд миний одоо хажууд чуулганы бүх итгэгч нар одоо Эхлэл номоос ахуулаад Илчлэлт ном хүртэл Библийг бүтэн одоо хуулж бичсэн одоо өөрөөр хэлбэл чуулганы итгэгчдийн гараар бүтээгдсэн онцгой нэгэн Библи байна. Хамтдаа харцгаая. За тэгэхээр Эхлэл номоос ахуулаад Илчилт ном хүртэл чуулганы бүхэл итгэгчдэд оролцож те зарим нь 1 бүлэг, зарим нь 5 бүлэг ч юм уу бүгдээрээ бичиж Библийг инхүү бүтээсэн байна. За ингээд Библийн нэг ном энэ байна. Одоо ийм зузаан бичсэн ном байна. За наашлуулад харъя. За ингээд бүлэг бүлгээр нь үнэхээр гайхалтай хуулж бичижээ. Дон сараа тавиад одоо ингээд өөр хүмүүс маш олон хүмүүсийн одоо залбирал шингэсэн ингээ гараараа бичсэн. За тэгэхээр энэ чуулган маань зөвхөн Солонгос иргэд байгаа зогсохгүй энд олон улсын одоо чуулганууд байгаа. Маш олон үндэсний чуулганууд байдаг. Тэгэхээр тухайн үндэсний чуулганууд хүртэл өөр өөрсдийн хэлээр бичсэн байгааг бүгдээр харцгаая. За энэ маш зузаан ном байна. Энэ хараа. Ийм зузаан. За энд бид нар харах юм бол энэ чуулганд Япончуудын цуглаан байдаг. За Японуудын бид одоо бичсэн Библийн хэсэг энэ байна. За Хятад. За ингээд өшөө хоошоо харах юм бол за өшөө ингээд дахиад солонгос хэл дээр орж ирж байна. За ингэснэ хоошоо онгот. За энэ ста мэдхгүй хаанах юм бэ? Нэг л өөр үндэсний хэлүүд болоо явчлаа. Ингээ явлаа. За дахиад бас нэг өөр үндэстэн байна. За нэг 10-аад үндэсний цуглаанууд байдаг учраас цуглааныхаа. За одоо энэ бас жинхэнэ Монголын маань одоо Монгол чуулганыхан маань энэ цуглааны Монгол чуулганыхан маань одоо ингээд Монгол бичгээр Библийг сайхан хуулж бичсэн байна. Үнэхээр гайхалтай. За ингээд одоо монгол хэлээр Йона гэж байгаа зү те. Йона эзний үг Амитян хүү Йонад ирж босоод их хот нэнөөр очиж түүний эсрэг хашгираа гэж. За ингээд монголчууд маань өөр бичгийн одоо хэвлэр те гайхалтай бичсэн байгааз. Вау. Монгол хэл дээр бас инхүү бичсэн байна. За хоошоо ингээд бол мэдээж англи хэл дээр одоо те бичсэн ийм байна. Маш зузаан гайхалтай. За тэгэхээр ах トゥ с нараа Бурхны үг бол үнэхээр гайхамшиг, Бурхны үг бол үнэхээр агуу шүү дээ. Тэгэхээр энэ чуулганы бүх итгэгч нар оролцож инхүү өөрсдийнхөө гараар одоо бүхэл бүтэн Библийн 66 номыг бүгдийг бичиж ийм онцгой Библийг хийж тавьсан байна. Тэгэхээр энэ их гой санаа байна те. Тэгэхээр магадгүй манай Монголын одоо чуулганууд те чуулган болгон чуулганы бүх итгэгч нар нийлж ягаад одоо номоор нь ч юм уу бүлэг бүлгээр нь бичээд бүх хүмүүсийн одоо гарын одоо бичээс орсон одоо Библиэтэй бүгдээрээ бас болох юм бол үнэхээр сайхан санаа байна. За мэдээж бас Монгол чуулганы итгэгчдийн дотроос одоо шинэ гэрээ номыг бүгд нь хуулж бичсэн хүмүүс олон байна. За Библийн бүх номыг хуулж бичсэн хүмүүс ч гэсэн олон байдаг. Тэгэхээр шинэ онд бүгдээрээ хамтдаа Бурхны үгтэй хамт байж за магадгүй 2025 онд цуглаанаараа ч юм уу эсвэл гэр бүлээрээ эсвэл та өөрөө Библийг хуулж бичих тийм бас шийдвэр гаргаасаа гэж та бүхнээсээ хүсэж бас уриалж байна. Бурхны үг бол гайхамшиг юм аа. Энэ гайхамшиг таныг өрөх болтугай.